За тийм телевизийнхаа үзэгчдийн нарны амар мэндэгээрий. За бид нар өнөөдөр Монголын шинжлэлийн нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг эхлүүлж байна. За бид нар өнөөдрийн энэ дугаараар эрдэс соёлын эрчим хүчний салбарын ажил, за түүний хариуцж байгаа сайдын ажил ер нь ямар явцтай байгаа талаар одоо эрдэс соёлын эрчим хүчний сайд зоригтод 8 зүйл одоо асуултыг тавьсан байгаа. Энэ асуултууд ямар учраас ийм асуултууд тавих болсон талаар ер нь энэ салбарын ажил өнөөдөр ямар төвшөнд байгаа талаар ярилцах зорилгоор өнөөдрийн сэдвийг сонгосон. Өнөөдрийн одоо энэ нэвтрүүлэгт одоо Улсын их хурлын гишүүн Зандахуугийн Инколд, за мөн Улсын их хурлын гишүүн Дэгаавыг нар оролцож байна. За миний бие одоо Эрдэнэ Улсын их хурлын гишүүн байна. За өнөөдөр одоо энэ салбарыг тойрсон маш олон маргаантай асуудлууд байгаа. За энэ асуудал улам бүр хоригдож байна. За жишээ нь би одоо өнөөдөр ярилцлагын 8 зүйл одоо асуултыг тайлбарлахаас өмнө өнөөдрийн одоо оюутлогын гэрээтэй холбоотой Улсын их хурлын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах одоо шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайд тавьсан их хурлын гишүүдийг гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо янз бүрээр бичиж одоо Рио Тинто компани одоо Монголын талын захирлын ярьсан одоо дайрсан тэр одоо дайралт мэдээллүүдийн талаар тайлбар хийсэн хэвлэлийн баг хурал болсон. За энэ хэвлэлийн баг хурал дээр одоо бас янз бүрийн асуудлууд яригдлаа. Бас манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоо Рио Тинто болон оюутлогоос одоо реклам сурчлагаа хийх нэрээр одоо бүгд 15 сая төгрөг авсан гэдгийг бас хүлээн зөвшөөрсөн мэдээллүүд хийлээ. Энэ өнөөдөр оюутлогоо, 5 толгой, мөн одоо уул уурхайн чиглэлийн энэ компаниуд Монголын одоо улс төр хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлд нь одоо худалдаж авсан байж болцсошгүй гэсэн хардлагыг бол өнөөдөр өөр ирэхгүй төрүүллээ. Тэгээ энэ талаас одоо яриагаа эхлэх зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээ би өнөөдрийн хэвлэлийн баг хурал дээр болсон үйл явцын талаар таны сэтгэл ямар вэ? Энэ талаар та ер нь юу гэж бодож, ямар дүгнэлтээ Инколд гишүүн та энэ талаар нэг ярих уу? Улсын их хурлын гишүүд өнөөдөр 2 цагаас хэвлэлийн баг хурал хийсэн. Олуулаа байсан. Тэгээ энэ хэвлэлийн баг хурлын шалтгаан бол 2011 оны 9 сарын 12-нд Австрали улсын сонинд Монголын улс төрч битгий шуналт гэдэг гарчигтай ярилцлагыг энэ Рио Тинтогийн Монголд байдаг захирал Камерон Макрей гэдэг хүн бол өгсөн байгаа л да. Тэгээ яагаад ингэж хэлсэн гээд юм уншаад ахаар бол 9 сарын ихээр 20 гишүүний гар үс зураад ерөнхий сайд гардуулсан шаардлагын эсрэг энэ ярьцлага гарсан байлээ л дээ. Тэгээ манай монголчууд хар хүний өмнөөс шар хүн гэж ярьдаг. Бид нэр ерөнхий сайд Батболдод хандж яхад энэ хүн дундуур нь орж ирж байна л да. Юу махалга болчлоо гэсэн юу гоё гэж асуусан. Тэрнтэй адилхан Батболдтой ярьж яхад энэ Рио Тинтогийн захирал бол одоо ямар ч хамаагүй юм байгаа юм л та. Тэгээ энэ явдал бол олон жил үргэлжилж байгаа. 2008 оны сонгуулийн дараа Улсын их хурл 2008 12 сард оюутлоготой хийх гэрээний ерөнхий нөхцлүүдийг зааж өгсөн байгаа. 40-р тогтоолоор. Тэн дээр бол эхний Монголын засгийн газрын эзлэх эхний хувийг 34-оор тогтоож цаашид хөрөнгө оруулалтын нөхцөлийн дараа 50% болгох гэдэг өөр өгсөн байна. Хэрэгцээ зохицуулт их замаар тийм ээ. Тийм, тэр үг нь бол 40-дэр байгаагүй 57 дээр гарч ирсэн. 57 дээр байгаа тийм. За тэгээд 50 болгоё гэхээр болохгүй байна гэхээр тэгвэл хуулиа өөрчлөлт оруулж ирээ гэдэг ийм зааврыг 2009 оны дараагийн жилийн наадмын дараа болсон 57 дугаар тогтоолоороос өгсөн байгаа юм л та. Тэгэхээр бүр анханасаа 8 оны сонгуулийн дараа бүрдсэн улсын их хурл бол ухамсартайгаар эхлээд 34-оор явъя. Хөрөнгө оруулалтаа нөхсний дараа 50% эзэн болё гэдэг ийм л хүсэл зоригоо бол одоо буруу салаа утгатай ойлгохдохгүйгээр хэлж явсан. Тэрнийч дагуу 57 гарсан. Тэгээ 57-г бол бүгдээрээ дэмжиж гаргасан. Улсын их хурлын гишүүд. Тэгээ улсын их хурлын гишүүд юу гэж бодсон гэхээр 57-гийн дагуу
гэрээ хийгдэх байхаа гэж бодож ирсэн. Гэтэл гэрээ хийгдээгүй. Гэрээг бол 34-оор хийгээд тэгээ 30 жилийн дараа 50% болж өсөхөөр ингэж хийсэн байгаа юм л та. 30 жилээр хийсэн гэрээ хийсний жишээ нь одоо манай гэрээ хийсэн нөхдөд тайлбарладаг шүү дээ. Хуулийн дагуу гэж тийм ээ. Хуулийг бол яаж уншсан? Жишээ нь юу гэж ойлгож байна? Нөхцөний дараа гэдэг бол нөхцөл байгаа. Тодорхой жил тавих боломжгүй. Зэсийн үн одоо өнөөдрөх шиг өндөр байх юм бол ердөө 5 жилийн дараа. За муудлаа гэхэд 10 жилийн дараа. 10 жилийн дараа 50% таа болох уу 30 жилийн дараа 50% таа болох гэдэг л хоёр сонголт байгаа шүү дээ. Тэгээ энэ нэг буруу явагдсан юмыг эхлээд хамгаалдаг улсын их хурлын гишүүд сайд нартай байсан. Одоо өнөөдрийн хэвлэлийн баг хурлын явцыг харах юм бол хамгаалдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчих. Тэгээ мөнгө авснаа ичихгүйгээр хэлж байна. Наад Rio Tinto гэдэг компани чинь бүх хэвлэл мэдээллийн байгууллагад 15 сая төгрөгийн сурчлагын гэрээ байгуулж мөнгө өгсөө. Их хурлын гишүүдийн ярьдаг юмыг гаргахгүй. Та нар бол мөнгө өгдөггүй гэж байна. Биднэрт Rio Tinto шиг 15 сая төгрөгөөр хэвлэл болгонтой гэрээ хийж мөнгө өгөх мөнгөч байхгүй. Тийм ч шаардлага байхгүй гэж бодож байгаа. Сонин байна уу, телевиз байна уу, радио байна уу? Энэ нийгэмд болж байгаа юмыг сурвалжлах үүрэгтэй. Ёс зүйн дүрмэнд нь тэг заасан байгаа. Мөнгө өгсөн хүний талаар сайн юм бичдэг. Мөнгө өгөөгүй хүний яриаг огт гаргадаггүй байх юм бол энэ бол хэвлэл мэдээлэл биш. Чөлөө хэвлэл мэдээлэл одоо бүгдээрээ мартах хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээнд өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдал дээр таны бодол одоо жишээ нь Монголын хэвлэлийн одоо энэ ёс зүйн асуудал энэ хэвлэлийн одоо тэр баримтлах зарчим биш л одоо үнэхээр одоо дөрөвдөх засаглал гэж яриад байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг. Тэгтэл өнөөдөр хэвлэл маань өөрсдөө мөнгөтэй уул уургай хамт ингээ оосрол болчихжээ. Тэгэхээр одоо бид нар дуу хоолойгоо жишээ нь олон түмэнд яаж хүргэх вэ? Одоо ТМ телевизийн арчсан уушны холбооны өөрийнхөө цагаар бид ингээ хүргэж байна. Ер нь бол хэвлэл мэдээлэл хэцүү болсон байна гэдгийг ард түмэндээ бас зарлая. Захиалгаар юм бичдэг болчихжээ. 5 жилийн өмнө 10 жилийн өмнө ийм байгаагүй маа хэвлэл мэдээлэл. Одоо бол хөрөнгө мөнгөтэй уул уурхайн компаниудын талд ороод нөхцөний дараа гэдэг үгийг бүгдээрээ 30 жилийн дараа гэж ойлгодог ойлголт руу явчлаа шүү дээ. Одоо энийг хамгаалж байгаа улсууд. Гэтэл энэ их хурл чинь эрүүл ухаантай хэсэг хүн үлдсэн байгаа. Нөхцөний дараа гэдэг бол нөхцөний маргааш 50 болох гэрэл хийдэг гэж би хувьдаа ойлгож байна. Та ирсэн ойлгож байгаа. Өнөөдөр хэвлэлийн баг хурлын хийсэн гишүүч гэсэн ойлгож байгаа шүү дээ. Тэгээ энэ сэтгүүлчид өөрсдөө яриад байгаа. Бид нар бол захиалгаар юм бичдэг хэсэг улсууд болчихжээ. Шинжил хийя. Тэр байгууллага гэж ялзраа дуусаад одоо татан буулгаад шинээр байгуулахгүй болохооргүй болсон юм билээ шүү дээ. Тэгээ өнөөдрийн хэвлэлийн баг хурал дээр миний одоо хамгийн харамссан зүйл бол арчил ялаад 20 жилийн дараа Монголд чөлөө төв байхгүй болсон байна. Зүгээр мөнгөний өгөхөөр хуцдаг нохоонууд л бий болсон байна шүү дээ. Та нар мөнгө өгөөгүй учраас та нар ямиг гаргахгүй гэж хэлж шүү дээ өнөөдөр сэтгүүлч. Харин өнөөдөр улаан цанд тэгж хэлсэн л тий. Тэгэхээр өнөөдөр жишээ манай гай гишүүний хувьд одоо тэр анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгцгээ сая манай экол гишүүн хэд удаа давтлаа тийм ээ. Та энэ дээр нэг тоогоор хэлээч одоо жишээ нь одоо өнөөдөр зэсийн үн дэлхийн зах зээл дээр хэд байвал хэдэн жилийн дотор нөхөх юм. Одоо хэдэн жилийн хамгийн дээд хугацаа хэдэн жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөх тооцоо байгаа юм ба. Энийг бол бид нар бүгд мэдж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр манай үзэгчдэд ойлгомжтой байх үүднээс та нэг энгийн зүгээр ингээ хэлэлтэд тайлбар тий. Тийм. Яг хөө анхны хөрөнгө оруулалтаа нөх гэдэг асуудал бол энэ Монголын оюутлогын баялаг нөгөө алт цэсний дэлхийн зах зээлийн үн ямар төвшөнд байх вэ гэдэг тэрнээс л хамаарлаа л да. Гэхдээ энэ бол ерөөсөө хамгийн чухал цэгэн юм байна. Тэр ордыг ашиглаад анхны хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөх вэ? Хөрөнгө оруулагч. Тэр хөрөнгөө хэд нугалж авах гэдэг нэг асуудал. Нөгөө тал нь тухайн баялагын эзэн улс нь татвараар ямар хэмжээний ашиг авах вэ? Ноогдол ашгаар ямар хэмжээний ашгийг авах вэ гэдэг хамгийн гол харах цэг бол энэ л дээ. Тэгээд ер нь бол манайхан чинь яг өөрийн гэсэн тооцоог орсон шүү дээ. Ер нь бол тийм техник эдийн засгийн үнэлж байхгүй орсон.
Гэрийнийхээ дараа баталсан шүү. Дараа нь баталсан. Энийг бол бид бүхэн мэдж байгаа. Тухайн үед бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр яриад л байсан л да. За яг одоо биднүүд улсын их хурл дээр юуг үндэслэж ярьж ирсэн бэ гэхээр харин Рио Тинтогийн өөрсдийнх нь хийж өгсөн тооцоо байгаа. За тэр нь бол цэсийг нэг 4,000 орчим, за $4,320 ч юм уу нэг тонн их багаар тооцсон байна шүү дээ. Тухайн үед бол энэ гэрээ хийж яхад бол нэг 6,400-500 байсан л да. Алтыг нэг $800 нэг унц алтыг ингэж тооцсон байсан. За энэ тохиолдолд яг энэ тохиолдолд бол тэр яг хөрөнгө оруулалтаа нөхсний дараа гэдэг тоо бол 4.7 жил гэж байна. Одоо 4.7 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа тий, орд ашиглаж гиснээс хойш тийм ээ. Тий, нөхөх нь тийм ээ. За тэгээд тэндээс л одоо ургуулж бодно шүү дээ. Тэгээд тэндээс бодохоор бол 7,000-аар одоо нэг 2.5 ч юм уу, 9,000-аар нэг 2 жил ч юм уу ийм л юм болчиход байгаа асуудал. Одоо ч өнөөдөр дэлхийн зах зээлээр сая унаад 7,300 болчлоо тийм ээ. Гэхдээ сарын өмнө 9,000 байсан. Тэгээ энэ тооцоогоор бол чинь 2-оос 2.5 жилийн дотор анхны одоо хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна тийм үү. Гэтэл бид нар чинь 30 жилээр хийчихэд байгаа шүү дээ тийм. 30 жилийн хугацаанд бол энэ 34-66 гэсэн харьцаа бол хөдлөхгүй нэ гэж ойлгох гээд байгаа шүү дээ. Тэгж л ойлгохоос өөр арга байхгүй. За яг зүгээр мэдээ татврын асуудал байгаа. Тэгээ энэ дээр үндэслээ зүгээр ер нь сүүлийн үед монгол хүмүүс монгол хэлээрээ ойлголцоо байчлаа. Одоо би яг одоо бодож явдаг юм зүйл бол улсын их хурлаас тогтоол гаргахаар улсын их хурлын гишүүд нэг өөрөөр ойлгоод, засгийн газар нэг өөрөөр ойлгоод, засгийн газрын гишүүд нэг өөрөөр ойлгоод байдаг болчлоо шүү дээ. Өөр тэгээд тэрийгэ бариад ингээд яриад байдаг. Зүгээр эмгцэн байгаа алдаж байна л та. Зүгээр 57 дугаар тогтоолын 3хан заалт байгаа. Тэр 34% худалдаж ав гээгүү шүү дээ. Шууд 34-өөс доош хувийг аваа. 2 дугаар заалт нь өнөөгийн байдлаар хүчинтэй үйлчилж байгаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд гэж байгаа. Нөгөөх нь бол эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монголын төрийн эзэмшлийн хэмжээг 50% төргээл гэж. За тэгээд хууль бол зөрчигдсөн энэ гэрийг байгуулахад бол үндсэн хуульд ч байгаа шүү дээ. Засгийн газар бол эрх зүйн төр бол гүйцэх засаглал бол хуулиар гадуур гიშгэх нь байтугай хуулийн хэрэгжилтийг, биелэлтийг орондоо ярьж зохион байгуулах хэрэгтэй. Гэтэл одоо жишээлбэл 68% татварыг чинь 2011 оны 1 сарын 1-ээс хүчингүй болгосон шүү дээ. Тэрийг яагаад тийм хугацаа тавьж өгсөн юм бэ гэхээр 10 оны 4 сарын 6-наас энэ оюутлогын гэрээ хүчинтэй хэрэгжүүлсэн. Тэр хүртэл 2009 оны 8 сард гэрээнд гар хэвсэг зураад 9 оны 8 сараас 10 сарын 4 2010 оны 4 сарын 6-ны хооронд тэр 68% татврыг тодорхой түвшинд орлох нөөцийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгцээ орчин бүрдүүлээ л гэсэн. 8 сарын дараа тийм ээ. Тий. Гэтэл бол юу ч байхгүй. Хаа байсан 11 онд орж ирээ тэр хууль нь батлагдсан шүү дээ. Тэгээ иймэрхүү асуудлууд л үүсч чадна. Ер нь бас нөгөө хүн хэлэхээс цаас жижигээс нааш цоорохгүй гэдэг нэг ийм асуудал байдаг л да. Энэ бол бас үнэн үг хаа гэж ингэж ойлгодог. Одоо юу хэлж байгаа нэхэр тэр Рио Тинтогийн Монголыг хариуцсан сахирал нөхрийн хэлж байгааг бол энэ хүмүүс бол гэгэнтхэн л Монголын уулуурхайн засаглал эрх зүйн орчинд өөрчлөлт оруулъя гэдээ дунлаа. Тэгээд эдгээр одоо улс төрчдийн шуналтай юм байна. Нөгөө талаас сонгуул ойртоод ингээд яригдаг шинэ юм яриад байгаа. Гэтэл бодит тохиолдолд бол өнөөдөр жишээлбэл манай хэвлэл мэдээллийн салбарынхаа биднүүд 15 сая төгрөг гэрээлээ татсан шүү дээ. Та нар мөнгө өгдөггүй тийм учраас гаргахгүй гэж зогсож байгаа. Тэр мөнгийг өөрөөр хэлбэл манай хэвлэл мэдээллийн салбар одоо аваагүй салбар байгаа юу гэдэг тийм хэвлэл мэдээллийн сонин телевиз байгаа мó юу. За нөгөө талаас ер нь аваагүй шалгахад амархан шүү. Тэр сонин дээр реклам байна уу гэдэг л. Тэгээд нөгөө талаас ерөөсөө ер нь хандив аваагүй төрийн байгууллага үлдсэн юм. Тий. За ийм байдалтай болчиход байна л да. Тэгээ эцэст энэ бол бас их ноцтой асуудал. Ер нь 20 дугаар зуунд энэ үндэстэн дэнтсэн корпорациуд тусмаа энэ олборлогчд
маш олон асуудлыг үүсгэсэн шүү дээ. Яг л энэ хуулбараар эхлээд нэг лицензийн нэг компани авна. Тэр лицензийн нөгөөх нь худалдаж авна. Хэвлэл мэдээллийг худалдаж авна. Тэр засгийн газартай маш сайн харилцаатай болно. Одоо бол эцэст юу гэж нэхэр Монголын эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагууд, хэдэн улсын их хурлын гишүүд эх орныхоо төлөө юу гэдэг хуулийн хүрээнд яриад байдаг. Нөгөөх нь бол засгийн газар нөгөө талд орцсон байл шүү дээ. Өнөө өглөө гэтэл одоо бидэнд зориг цайдаас 57 дугаар тогтоолын хэрэгжилт гэл ингээл байж байгаа юм. Бидэнд 34% худалдаж авсан нүг. Саяны ярьдгаар хуулиудыг зөрчсөн нүг. Нөгөө талаас 50% хүрээгүй байгаа нүг. Тэгэхээр ийм байдлаар асуудал явагдаад байна л да. Энэ бол ностой асуудал, ностой нөхцөл байдал үүсчихээл гэж ингэж хэлэхээс өөр арга болчих. Байгууллага дээр хэлэхээс өөр арга болчих. Сони юм ажиглагдж ийл л дээ. Юу оюутлогын хувийг 50% болгож яах юм? Эрдэнэ шиг тэгэл ижиж уугаал дуусгаж штэ. Тэрний оронд 34-өөр байж гэж логик гаргаж ийл л дээ. Тэгвэл сэтгүүлчэд тэгээд өдрийн сонны сурвалж охин асуусан шүү дээ тий. 50% нь одоо Монголын төрд байх ямар хэрэгтэй. Тий, хэрэггүй шүү дээ. Тий, ард түмэнд ямар хүрээлэлтэй ингэ. Тий. Тэгээд яг тийм одоо байж монголчууд бол ингэж ярьдаг л да. Хүний нохоо итгэр өөрийн нохоо идэгж. Тэр жоохоо охины логикор бол өөрийн нохоо итгэр хүний нохоо идэх нь дээр гэж хэлж шít. Тэгээд Эрдэнтийн 50%-тай бол одоо яриад авах юм байхгүй. Эрдэнтийн 50% буруу явж байгаа бол энэ төр засгийн буруу шүү дээ. Тийм буруу хүн ажиллуулж байгаа засгийн газрын буруу. Тэрийг одоо олж илрүүлж шахааны бараа энэ төрөнд зогсоож чадахгүй байгаа төрийн өмч орооны буруу, хуулийн байгууллагын буруу гэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээс төрд өмчтэй байснараа буруутайг байхгүй юу? Төр өөрөө өмчөө зөв менежмент хийж чадахгүй байгаанд буруу болохоос төрд өмчтэй болох нь буруу биш. Оюутлогын хувь нэмэгдэх нь яагаад Монгол улсад хэрэгтэй гэхээр Монгол улсад байгаа бүх төрийн өмчийн уул уурхайн компаниудын төрийн өмчийн хувь хүний хөгжлийн санд очиж байгаа. Тэрнээс олж байгаа бүх ногдлол хүний хөгжлийн санд ордог. Хүний хөгжлийн санд орно гэдэг бол нийт монголчууд тэр мөнгнөөс хүртэнэ гэсэн. 21 мянгаыг тараагаал дандаа арх удаг өсдөг гэж байгаа. Арх удаг тохиолдол байж болно. Гэхдээ 2 сая 700 арх уухгүй байгаа ш. Би бол монголчуудыг өөдрөгөр харж байгаа. Нэг хэсэг арх удаг нь байж болно. Гэхдээ тэрний тоо бол бага. Уламж багасж байгаа. Ахуй амьдралдаа хэрэглээд хоногийнхоо хоолыг олж идж байгаа айл олон байна. Байгалийн баялаг яхаараа нэг хэсэг олигарх, цай дарга, том бизнесмэнүүд идэх хэрэгтэй. Энэ чинь байгалийн баялаг. Тэр хүний өөрийнхөө одоо гараараа өөрийнхөө толгоогоор бүтээсэн баялаг биш байхгүй юу? Хэдэн мянган жил байсан. Тэрийг ухаж гаргаж зарах л ажил байгаа шүү дээ. Тэнд ямар ч толгой хэрэггүй, ямар ч ур чадвар хэрэггүй. Өөрийнхөө гараар талх барьж байгаа, өөрийнхөө гараар гутал хийж байгаа хүн. Өөрийнхөө гараар толгоогоор програм бичиж байгаа хүн. Тэр хүмүүсээс ялгаатай бизнес явуулж байгаа улсууд байхгүй юу? 68% татвар бол үнэн гин төсцөн чиний авьяас чадвараас болоогүй юм байна. Тийм учраас одоо тэдээс дэшхийн тэдийн улс авнуулсан хууль байсан шүү. Тэгээ оюу толгой таалагдах гэж тэр хуулиа өөрчилсөн. Тэгээ 34% худалдаж авч байгаа. 50 болохтой худалдаж авъя гэж байгаа. Үнэгүй авъя гэж яриаггүй шүү дээ. 50 болох хугацаа нь их хурлын тогтоож өгсөн тогтоолоос зөрөө явуулсан байхгүй. Атар талах одоо 600 төгрөгийн үнэтэй. Би одоо нэгтлэнга би компани эзэн биш шүү дээ. Атар талах авгаа явуулсан чи атар талах алгаа 1000 төгрөгийн герман юм уу параш талах авидэрлээ гэвэл би тэр нэгтлэнга ажлаас нь хална шүү дээ. Чи яхаараа миний зөвшөөрлгүйгээр мөнгө үрсэн бэ гэдэг л асуудал үүсэн шүү дээ. Яг энэтэй оюутлогын гэрээ бол адилхан шүү дээ. 34% ихний юугаа тогтоогоод хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа маргаашнаас 50% болгон шүү гэдэг гэрээ хийгээд иргээ засгийн газартаа үр өгөө явуулсан чинь буцаж ирэлгүйгээр шууд дур мэдэд гэрээ байгуулсан эрх мэдлээ хэтрүүлээд. Их хурлд ямар ч асуудал тавиагүй. Тавилгүйгээр зүүн засгийн газар хуулиудаа мөрдсөн бол яах байсан гэхээр нөгөө 600 төгрөгийн талах атар талах ч байхгүй шүү дээ. 1000-ын параз талах байна ах уу яах вэ гэж асуух хэрэгтэй байхгүй. Тэгэд аав гэвэл аав, ахгүй гэвэл болох хэрэгтэй. Оюу толгой дээр очисон чинь 34-ийг
50 болох хугацаагаа 30 жил гээд байна. Их хурл та нар болохоор нөхсний дараа гээд байна. Яах юм бэ гэж буцаж ирэх ёстой л. Тэгээ буцаж ирээгүй учраас улсын их хурлын тогтоол бол хууль зөрчсөн гэрээ байгуулсан. Одоо хууль зөрчсөн гэрээ бол хүчингүй болж болно. Хэрвээ улсын их хурлын 57 мөрдөгдөж засвар орохгүй бол хүчингүй болж болно шүү. Бид нар хууль зөрчсөн гэрээг мөрдөж яваад ах үүрэг байхгүй шүү. Анханасаа улсын их хурл 34 болно болно. 50 болох хэрэггүй. Одоо ингээ гэрээгээ байгуулчих гэж явуулсан бол одоо энэ гадаадын хэвлэлүүд бичиж байгаа шиг юм бол үнэн байж болно. Монголчууд анх 34-ыг авчаад 50-ыг авахаар шунлаа гэж хэлж болно шүү. Тийм ээ. Гэтэл анханасаа эхлээд 34, хөрөнгө оруулалтын нөхсний дараа 50 гэдэг ийм тодорхой бодлогыг улсын их хурл бол гэрээ хийхээс өмнө гэрээ хаа байсан гэрээ хийхээс хэдэн жилийн өмнө гаргаад 40 дугаар тогтоолоор батлаад 57 дугаар тогтоолоор батлаад ингээ явцсан ямиг л зөрчсөн учраас л болохгүй байна л гэж хэлээд байгаа шин. За тэгээд одоо хэдүүлээ үндсэн асуудалтай оръё. Тэгээд энэ гэхдээ сая асуудал гэсэн л энэ эрдэс соёлын эрчим хүчний яамны одоо харийн асуудал. Тэгээд энэ эрдэс баялагын ашиглалтын тухай асуудал шүү дээ. Тэгээд энэ гэрээний одоо ойлгон гэрээг хийх одоо асуудалд гол одоо үр гүйцэж оролцсон хүн бол энэ зөриг сайд өөрөө байгаа. За тэгээд өнөөдөр 2011 оны 9 сарын 15-нд одоо улсын их хурлын гишүүн Гай Гүтээр эрдэс соёлын эрчим хүчний сайд зөрөгтөд энэ 8 зүйлийн асуулт тавьсан. Тэгээд энэ асуултыг бол бас манай анхны гишүүн унш танилцсан баг. Тэгээд энэ 8 зүйлийн асуултын талаар иргэдэд бас энэ ойлголтын зөрүү яваад байх шиг байна л да. Ингээд одоо 3 дахь удаага огцруулах шаардлага тавьчихсан юм шиг тий. Зарим нь тэгж ойлгоод зарим нь болохоор энэ 8 зүйлийн асуулт одоо нэг юм хэд дахин асуудаг ч гэдэг юм уу тийм ээ. Энэ одоо асуудал чинь одоо үлэг болоогүй юм уу ч гэдэг юм уу. Янз бүрийн ийм байдлаар яриад байна л да. Гэтэл энэ 8 зүйлийн асуултыг тавих шалтгаан шаардлага юу байсан талаар та тэр бол одоо тавьсан хүмүүс тийм ээ. Тэгэхээр бид тэр энийг тайлбарлах үүрэгтэй л дээ. Тэгэхээр Гай гишүүн та ихлээд энэ үндслийг ярих уу тийм. За ерөнхийдөө ер нь асуулт тавина гэдэг бол улсын их хурлын гаргасан хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавих энэ сонгомл арга энэ бол олон оронд байдаг нэг ийм асуудал. Нөгөө талаас нь яг өнөөгийн нийгэмд Монголын нийгэмд бол энэ ашигт нутамлын салбар эрчим хүчний асуудал бол маш чухал асуудал та. За бас нэг хүчин зүйлийг хэлэхэд бол за энэ хамтарсан засгийн газрын хугацаа, сонгуульт хугацаа 12 онд дуусна, дахиад сонгуул болно. Одоо сонгуул болоход 8 сар үлдсэн байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон гол ажлууд нь хэрэгжилт муутай, хэрэгжээгүй, цаасан дарж байхгүй ингэж яваад байна л да. Хэрэг би одоо шил төрийн түвшээ болоогүй зүгээр компанид төвцийн дарга ч юм уу хийж исэн бол зоригт сайд хэрэг гүйцэх захирал хийж исэн бол би одоо хувийн компанид төвцөл айл хэдийн халааж уулцсан л та. Тэгээ за яг энэ нэг ийм асуудал байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг дээрээ суудлаа олохгүй, доороо гүйдлээ олохгүй гэдэг л юм болчиход байгаа шүү дээ. Одоо үнийг хэлэхэд бол нээ нуугүй хэлэхэд бол. За бидний асуултын бол ерөнхийдөө 5 толгойтой холбоотой 2 асуудал. Оюутлогын бас л энэ нэг гэрээтэй холбоотой 1 асуудал. Мөн улсын дэвсгийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн. Улсын хурлын 27 дугаар тогтоолоор батлагдсан бусад ордуудын асуудал. За нөгөө эрчим хүчний 5 дугаар усүрийн ачва энэ хот чинь дэд үтс байхгүй эрчим хүчний хөрөлцгөө учраас энийг 4 хүлийн дунд ер нь одоо сүд болж байна шүү дээ. Утаагаа ойлгож чаддгүй. Хот төлөвлөлтийг ч одоо чигчиг төлөвлөлт Монгол маягаар бол хот төлөвлөлт биш хотыг чигчиг төлөвлөлөө гэж яриад байгаа шүү дээ. Ийм асуудал явагдаж байна. За нөгөө талаас нөгөө за цөмийн эрчим хүчний салбарт баримтлах хууль энэ төргээд гарсан. Тэгээд ер нь юу гэдэг албан бус байдлаар цөмийн хаягдлыг Монголд буулгах гэж байна гэдээ баахан юм яриад байсан. Засгийн газраас яг одоо энэ салбарыг хариуцж байгаа яам агналах нь аль ёсоор байр суурь илэрхийлээгүй. Энэ юу болоод байгаа юм бэ гэсэн иймэрхүүл агуулгатай асуудал тавьсан л да. Тэгээд 5 толгойтой холбоотой асуудал
тэр одоо нэг харьцуулж нэг юм хэлмээр санагдаад байгаа. Гэхдээ энэ одоо энэ 5 толгойг цогцоор нь бүтнээр нь ашиглах тусмаа л энэ компани дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар сайн байна. Баялаг нь тэр чигээр байх тусмаа. Хуваах, хумслах, хулгай хийх юм бол жижигрээд л баг болон зардал өснө. Тэгээд тэр улсын хурлын 27 дугаар тогтоол байгаа. Тэр тогтоолд 5 толгойд бол хувьдл тэр жижиг 5 толгой тайцгүй энержи ресурс гэдэг лицензийн ямар нэгэн аргаар авцсан. Энийг бүгдийг хамруулна гэсэн. Гэтэл ухаан хотгийг салгаад өгөөж явуулсан шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл Германы компаниуд, Японы компаниуд бол тэгтгэл юм байлээ. За биднүүд хамгийн сайн кокс чөхнөр савыг бол танаа ухаадгийнхыг л авна эхлээд. Тэ. Тэр үн хамаахгүй. Тэр жирөөсөө сайн ган хийн гэдэг чинь хамгийн сайн кокс хэрэгтэй байдаг юм байна шүү дээ. Хамгийн бага зардал гардаг. Тэгээд тэрнийх нь зүгээр нэг цэвэр ашигын тооцоход 3-4 тэрбум доллар. Тэгээд тэр ухаан удгийг авсан компани маш хурдан олон улсын Гонконгийн зах зээл дээр хөрөнгө босгоод тэгээд одоо өнөөдөр бүр замаа тавиад технологи станцаа барьчихж байгаа байхгүй. Гэтэл нөгөө манай засгийн газар нөгөө сайд чинь бол үгүй одоо энэ 5 толгойг чинь хувааж өгнө. Одоо гадныханд өртөө юм шиг жишээлбэл Хятад тэдэн хувийг, Америкт тэдэн хувийг, Оросд тэдэн хувийг тэгснээс үүлдээ Монгол 18% гэж. Өчигдөө өөрийнхөө юмнаас өөрөө эзэмшнэ гэж яагаад байгаа юм. Иймэрхүү байдалтай л ингэж яваад байгаа юм л та. Тэгэхээр энэ нь юу болоод байгаа юм бэ? Энэ засгийн газар чи энэ хинд үйлчлээд байгаа юм бэ? Одоо жишээлбэл өнөөдөр бүх монголчууд гадаа дотоодод амьдарч байгаа бүх монголчууд биш үү? Дундаж амьдралтай улсууд нь цалин сарынхаа хэрэгцээнд төрдөг. Сарын өрхийн орлого нь зарлагаасаа 20% дутуу. Зарлага нь өөрөөр 20% давтсан. Ийм байдалтай байж байгаа. 2009 онд бид нөө хүний хөл сангийн тухай хууль баталсан. Тэнд нөгөө ардсан намын эрдний хувь яг байж байгаа шүү дээ. За энэ стратегийн ордуудын төрийн эзэмшлийн энэ эзэмшиж байгаа хувийг Эрдэнэс эмжил компаниар хурдан татж аваа. Татж аваад ард иргэдэд тэр хувьцааг нөгөөд ноогдол ашиг нь одоо өгөө гэж. Энэ хажууг орлого хэрэгтэй байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо тэр ноогдол ашиг өгөх боломжтой олон компаниуд байна шүү дээ. Эрдэнэт байна, Багнуур байна, Шиваав байна. Нөгөө доктортой Лөврийн гэрээтэй Цайрт минерал, Гашуун Сухбат гэл ингээд бүгд байж байгаа байхгүй. Тэгээ энэ хийхгүй. Ингээл байгаад байдаг. За ерөөсөө улсын дэвсгэрийн хөрөнгөөр хайгуулагдсан тэр нэг 15 ордоос бас нэг хэдэн орд 6 орд ч үлээ дээ. Өшөө 29 ордыг төрийн эзэмшлийн хувь хэмжээг нь тогтоолох, стратегийн ордод хамруулах энэ асуудлыг 2007 он шийдсэн асуудал. Тэн дээр нэг ч алхам байхгүй. 39 орд. 39 орд тий. Тэгээд энэ чинь ерөөсөө ихэнх нь бас лицензийн нэг олсууд нь аваад дууссан байдалтай. Иймэрхүү л байдалтай байгаад байна. Энийг л тодруулах гэж байна. Энийг л тодруулах гэдэг. Одоо хангалттай харлаа, юу хийж гэнэ вэ, яаж гэнэ вэ гэл. Тэгэл одоо би улсын хурал дээр оюутлахын асуудлаар зөндөл ярьсан, таа ч гэсэн зөндөө ярьсан. Таашин дөнгөж гişүн болонгуудаа л асуулга тавил хамгийн ихний асуулга чинь жилээр хойшлол тий. Тэрнээс хойш нь 3 удаа, 4 удаа. За тэгэл оюутлахын гэрээг л ингээл ярьдаг. Би засгийн газрын гишүүд тэгээ тэр ерөнхий сайд байсан одоо хүмүүсээс биднүүд энэ аймаг хоогийн бичиж өгсөн англи хэлний гэрээг Монголд ашигтай болгохын тулд ийм хийчлээ гэж хэлэх үг ганцч байхгүй. Ерөөсөө тэрийг л хамгаалаад яриад байдаг. Тэгээ 21-р 100 болчиход одоо тэгж ярьдаг. Гэхдээ анхны гэрээ юм ч одоо яах вэ? Одоо биднүүд өөрснөө олон улсын хөрөнгийн бирж дээр гарч чадахгүй юм чинь тэднүүд одоо гаргаж яхан зүйтэй ингээл. Одоо шилбэл яг бодит байдалд оюутлахын гэрээний яг үр дүн өнөөдөр цэгнэлэх бол би бол хоёр хоттой хэлнэ. Нэгт нь Монгол улсын өөрөөр $1 тэрбум болсон. Одоогийн байдал. Өшөө нэмэгдэн. Энэ бол мэдээж одоо ч гэсэн энэ минутанд явж байгаа шүү дээ. Тэр хугацаа явах тусмал $2 тэрбум болох бах. Тэр ордыг ашиглах хүртэл 13 он хүртэл. Уг нь ордоо нэгийг багт бол өргөө байсан шүү. За тэгвэл нөгөө аймаг 7 тэрбумгээ тооцвол тий. Тий. Нөгөө аймаг хоогийн 321. Тий. Аймаг хоогийн манай лицензийг авсан нөхөр чинь бол юу гэж нэхэр Ерөөтөнтөө гэдэг олборлагч компанид аймаг хоо майнз гэж компанийхаа
49.55 49.5%-ийг 3.6 тэрбум доллараар зарцсан байна. Канада доллар. Тэгээд юу ч юм нэхэр манай баялагын ашиглах эрхийг л хоорондоо амилцаад байна шүү дээ. Тэгсэн мөртлөөсөө та нар дуугавэ. Тэр ягаад тэр одоо ерөнхий сайд Батболд руу хууль хэрэгжүүл гэж хаад байгаа. Ингээд битгий шунаадаа гэдэг ингээд байгаа байхгүй. Энэ чинь өөрөө яг юу уучраа болох гэж дээ шүү. Хин шунаад байгаа нь тодорхойгүй тий. Тэгээд болохоор ч гэдэг юм уу. Яаж мэдэх вэ? Одоо гэрээ байгуулж барьсан эсвэл нэг улсын их хурлын гишүүд ч юм уу улс төрчид юм хум шан харамж өг гэсэн байж магадгүй. Одоо яасан байж магадгүй тэр улсууд байдгийн бол зарлаач гэл ингээд сууж байна л да. Ийм л байдалтай болчиход байна. За баярлалаа. Тэгээд яг өнөөдөр Эрдэнэ соёлын эрчимчдийн сайд зоригтод ингээд 8 зүйлийн асуулт тавьсан. Тэгээд энэ одоо асуултыг тавиад энэ хуулиараа бол 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. Өнөөдөр одоо үндсэндээ хуулийн хугацаа дуусч байна л да. Өнөөдрийн нэг сонин дээр үтснээр бол намрын чуулгыг эхлэхээр одоо энэ асуулгын хариуг одоо албасаар өгнө гэж зоригт сайд мэдэгдсэн гэсэн ийм мэдээлэл байна лээ. Тэгэхээр яг бид нар ганц 2 хоног хүлээгээд харзнаа тийм ээ, бас энэ 8 одоо асуултын хариуг бэлтгэхэд бас цаг хугацаа орох байлгүй. Уг нь бол энэ аль эрт тавигдсан асуудлууд ч тийм ер нь урд нь одоо энэ зоригт сайдыг 2 удаа огцруулах үндэслэл болж байсан асуудлууд ч дандаа. Тэгээд энэ асуудлын хэрэгжилт ямар байгаа, энэ асуудалд ямар ач холбогдол өгсөн тийм ээ. Тэгээд энэний дагуу ямар арга хэмжээ авч ямар ажил хийсэн бэ гэдгийг л та бүхэн тодруулах гэж өгн асуусан тийм ээ. Энэ бол одоо уг нь бол хариултууд аль хэдийн бэлэн л байх хэвээр ийм л асуудлууд л да. Тэгээд яг зөвөр энэ одоо өнөөдөр энэ бид нар оюутлага 5-7 яриад байна. Яг үндсэнд бол энэ стратегийн бус ордууд маань хаана явна тий? Тэрийг хэн эзэмшээд юу болоод байна тий? Тэгээд нөгөө Улсын хурлын 27 дугаар тогтоолоор чинь стратегийн ордод орох магадлалтай 39 ордын нэрийг бас баталсан байгаа шүү дээ 2 дугаар хавцалтаар. Тэгээ энэ ордын одоо тухай судалгаа дүгнэлтээ их хурлд оруулж ир танилцуулаа гэж засгийн газарт үүрэг өгөөд одоо 4 жил болж шүү дээ. Энэ 4 жилийн хугацаанд нэг ордын ч тухай оруулж ирээгүй. 39 ордоос нэг ч орд орж ирэх. Тэгээ энэ засгийн газар чинь ажил хийсэн юм уу тийм ээ. Тэгэхээр би өнөөдөр юу гэж хараад байгаа юм гэхээр энэ зоригтоос энэ одоо 8 зүйлийн асуултыг тавих битгий хэл би бол зарим хэвлэлд хэлээд байгаа шүү дээ. Шаардлагатай одоо бүр 3 байтугай 30 удаа ч одоо огцруулах асуудлыг тавихад бол багтахааргүй болчиход. Үнэхээр бүр одоо тэрнээс ч одоо илүү алхам хиймээр санагдаад байгаа хэрэг. Тэгэхээр өнөөдөр энэ 8 зүйлийн асуултыг одоо чи манай Инкул гишүүн өнөөдрийн асуудлыг одоо хөндлөнгөөс юу гэж харж байгаа. Энэ одоо битээр одоо энэ 8 зүйлийн асуулт тавьсан зөв үү буруу юу? Тэгээ та одоо энийг юу гэж үзэж байна? Түрүүчийн хурлын үед улсын хурлын гишүүний тухай хууль, улсын хурлын тухай хуульд өөрчлөлт орсон юм. Тэгээ энэ асуултын цаг асуулга гэдэг бол улсын хурлын гишүүд хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа. Улсын хурл бол хууль тогтоомж гаргана. Засгийн газар хэрэгжүүлнэ. Засгийн газрыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хяналт тавьдаг. Одоо хамгийн үр дүнтэй механизм Европын парламентын тухайлбал Норвегийн парламентын дэгээс авсан Отго гүшүүн бит хоёр Норвег явж судалгаа хийгээд тэгээд тэднийхийг үндсэндээ орчуулад авсан байгаа. Тэгэхээр энэ механизм одоо үнэхээр маш сайн ажиллаж байгаа. Гишүүд энийг сайн ашигладаг. Асуулгаар дамжуулж засгийн газрыг хянаж байдаг. Хуулийн хэрэгжилтийг. Одоо та хоёр энэ асуултыг тавих үүрэгтэй. Тэр үүргийнхаа дагуу асуултаа тавьж байгаа. Тэрний дагуу сайд хариулах үүрэгтэй. Сайдын хариулсан хариултанд нь гишүүд өгүүлэлт өгөөд огцруулах юм уу одоо ажлаа сайжруулах шаардах янз бүрийн тогтоолууд гаргаж болно. Ийм л ажил та. Тэгээд энэ 8 зүйлийн асуулт бол зайлшгүй тавигдах хэрэгтэй байсан. Тэгээд тавьсан 2 гишүүнд бас баяр хүргэе. 8 зүйлийн асуулт өөрөө юу агуулж ийн гэхээр за Улаанбаатарын утаа бүх хүний санааг зовоож байгаа. Улаанбаатарын утааг шийдэх нэг арга бол цахилгаан юм а гэж. Тэгэхээр цахилгаанаар шийдэх гэхээр одоогийн байгаа цахилгаан чинь хүчин чадал нь хүрхээ болчихж байгаа. Улаанбаатар хотод цахилгааны эрчим хүчний шинэ үүсвэр байгуулахаар аль 2004 онд 5 онд шийдсэн байна. Тэгээ өнөөдөр 5 оноос хойш тоолох юм бол хэд вэ? 7-8 жил болж. 7-8 жил болж байхад
дөнгөж Улаанбаатар цахилгаан станц барихан зүйтэй маа гэдэг дүгнэлт гарч штэ. Барихан зүйтэй юу зүүгүй юу гэдэг асуулт бол ерөөсөө алга болцсон. Манай улсын цахилгааны хэрэглээ жил болго өсөж байгаа. Тэгэхээр энэ өсөж байгаа хэрэгцээн дээр зоригтын оронд сайд байсан бол зөвшөөрлийн бушуухан өгөөд энэ нэг одоо 700 мегагийн станц бол дорой 5 жилийн ажил ордог байхгүй. Тэгэхээр нөгөө 5 жилийнхаа ажлыг 5 жилийн өмнө эхэлсэн бол өнөөдөр станцаа сууж явах байлаа шүү дээ. Тэгээ энэ ажлаа хийхгүй чихнээс нь өчнөө мушгсны үндсэн дээр 2 ажил бас явж байгаа. Одоо Эрдэнэ гишүүн төрүүчийн асуултуудыг тавьж ирсэн, огцруулалтыг тавьж ирсэн. Тэрний үр дүнд юу өөрчлөгдсөн бэ гэдэг буцаагаад харъя л да. За 5 дугаар цахилгаан тезүүд дууссан. Яаж санхүүжих нь тодорхой болоод одоо ингээд ажил нь эхэлж байна. Хуралдаан шалгуулалтаа зарлсан. Гэтэ энд нэг юм тодорхой юм бол бидний ярьснаас хойш 4 нефт олсруулах үйлдвэрт лиценз өгч. Хэрвээ яриаг бол өгөхгүй байгаад байх нь шүү дээ. Гэхдээ би нэг зүйлийг өөрөө чинь шаардлага бол ажиллаад байгаа байхгүй юу? Асуулт авангууд бодож штэ. За би огцорчихгүй тулд яах вэ? ТЭЦ 5-ын ажлыг хурдлуулъя. Нефт олсруулах үйлдвэрийн ажлыг хурдлуулъя. Тэр зөвшөөрлийн өгөлдөө та нар гэдэг. Тэгээ асуулт тавьж яхад бол өгөхгүй барихгүй улсын өмчийн оролцоотой байна гэж олон юм ярьсан шүү. Тэгээ үр дүндээ бол гишүүдийн асуулгын үр дүнд сайдрын чих бол одоо зөөлрч байна. Улсын ажил бас явж байна. Нэг жилийн өмнө болтгоо энэ нэг юм нь яваад станцтай болох юм бол биднэрт л хэрэгтэй шүү. Нэг юм тодруулъя. Монголчууд тэр эрчимчний 5 дахь их усэр 5 дугаар цахилгаан станцын барилгыг нь 3 дугаар цахилгаан станцын хашаанд эхлүүллээгээ тийм ээ хавар ягоно огцруулах шаардлага тавьж яхад зөрүүлээд нэг баахан картон цасаар хийсэн макет үзүүлээ баахан ярьсан шүү дээ. Хилцэх гээд хүлээж авах тэр хооронд шүү дээ. Тийм. Тэгэхээр би энэ зүйл нэг зүйлийг саяхан зон судалж үзсэн л дээ. Тэгээ би энэ эрчимчний мэрэгжлийн одоо инженерүүд хүмүүстэй уулзаж энэ эрчимчний 5 дахь их усрын 5 дугаар цахилгаан станцын ажлын явц байдал ямар байгаа талаар сонирхсан. Тэгээ надад одоо нэлийн одоо эрчимчний чиглэлээр ажилтдаг олон жил ажилласан туршлагатай нэг хүн юу гэж хэлсэн хэрэг гишүүнээ наа чин 5 дугаар цахилгаан станц биш шүү дээ. ТЭЦ 3 өргөтгөл. Наа чин ТЭЦ 3-ын өргөтгөл байхгүй юу? Наа чин энийг ашиглалтанд орохоор одоогийн ТЭЦ 3-ын ажиллаж байгаа өндрийн зуухнуудыг нураах юм аа. Яг л ТЭЦ 3-ын одоогийн өндрийн зуухнууд шаардлага хангах хугацаанд дууссан тий. Тэгэхээр наа чин бол 3 дугаар цахилгаан станцын шинжилсэн өргөтгөлийн барилгаа. Тэгээ энийгээ 5 дугаар цахилгаан станц гэж яриад байгаа маа гэж. Тэгэд үнэхээр би бас бодсол доо. Нэгдүгürt яхаараа заавал шинэ цахилгаан станцыг хуучин цахилгаан станцын хашаантар өрт нэгдүгürt тийм ээ. Хоёрдугаар тэгвэл үнэхээр энэ 3 дугаар цахилгаан станцын одоогийн одоо эрчим хүч цахилгаан үйлдвэрлэж байгаа өндрийн зуухнуудыг нураах юм бол тэр одоо ашиглалтанд орсноор тийм ээ. Тэгэх юм бол энэ өргөтгөл гэж үзэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэр энэ асуудлын талаар танд бас дуусан мэдсэн байдаг юм болов уу? Яг хоо ТЭЦ 3-ын суурин дээр хий гэж шийдсэн байлээ. Зүгээр барилгынхаа хугацааг түргэтгэх арга ядсан үйл арга л да. Ер нь станц бол 30 жил болол шинжлэгдэж явах хэвээр хамаг юм нэлэгддэг. ТЭЦ зөрүүчсэн одоо удахгүй хэрвээ нөгөө Японы мөнгөөр засвар хийгээг бол 30 жил бол хаагдах байсан л да. Тэгээд энэ юун төлөө нүүрстэй вүлээ? Станцуудыг хот руу нүүрсийн зөөж авчрах биш. Нүүрсэн дээрээ бариад тэндээс өндөр хүчлийн шугам татдаг аргад энэ дэлхийд даяар шилжчихлээ дээ. Нүүрс зөөхөө өндөр хүчлээр цалхаан гүйлэхгүй гэдэг асуудал. Шугамар дамжуулаад. Тэгээ шугамар дамжуулсан хамаагүй хэлбархан байдаг, хямдхан байдаг. Одоо 5 толгойд юу болж байна? Цогцлын сумд юу болж байна гэхээр хамгийн чанар сайтай нүүрсийн сорчлол гаргачихж байгаа. Тэгээд нөгөө чанар муутай нь үлдэн шүү дээ. Эрчим хүчний нүүрс угаасаа зөөхөр нөгөө тээврийнхаа зардалтаа үнэтэй болчиход байгаа учраас эрчим хүчний нүүрс хаягдж байгаа. Уул овоо шиг том овоолгонууд байгаа. Тэгэхээр тэр үнэгүй нэгэн тухай гаргацсан нүүрсийг ашиглаад томоохон хэмжээний 1000 мегач байдаг юм уу? Одоо ТЭЦ 4 бол 700 шүү дээ. ТЭЦ 4-өөс том станц 5 толгой дээр бариад тэр авийнхаа бүх эрчим хүчнээр хангаад Улаанбаатар руу татах юм бол хамгийн хямд тогтоо болно. Тэгээ тэр ажлаа бас хийхгүй байгаа.
Бидрийг хийж шахахаар хийж штэ. Одоо 5-7 тэц барайгаа шахах юм бол хийх юм шиг юм л та. Тэгэхээр энэ нөгөө ажлаа мэддгүү энэ нэг одоо сайд царилсан улсуудаас болж Монгол улс өөрөө хохироод байгаа. Зоригт гэдэг хүнтэй бол хувь хүний хавд муу шүү дээ. Одоо үнэхээр нэг бол танихгүй шүү дээ. Тий. Яг хурлын дахин суудж байдаг бид нартай адилхан шүү. Гордоо таарлахаараа гараар зүйлээ. Тэгээд зоригт гэдэг хүн дургуудаа сайдыг огцруулаад одоо оронд нь сайд болчих гээд эсвэл найзаагаа сайд болох гээд байгаа тийм ямар нэгэн одоо хүсэл зорилго бол хинтж байхгүй байгаа. Угаасаа энэ засгийн газар салах юм бол арчсан намын гишүүд сургуучлынхаа үргийг л гүйцэтнэ. Биднэрт одоо сайд болоод байх ямар шаардлага байхгүй. Энэ ТЭЦ 4, ТЭЦ 5 гэнүү, нефт улсруулах үйлдвэр гэнүү 2008 онд чинь хоёр нам хамтраад улс орныг хөгжүүлээд ард түмний ажилтаа олгоод одоо баахан том төлөвлөгөө цаасан дээр бичээд ард түмэндээ зарлалцсан шүү дээ. Тэгээ тэр төлөвлөгөөнөөс бүтсэн юмгүй хилтэй амтаа оюу толгой бусд нь бол 0. Цаасан дээр бол бүгд байгаад байдаг. Амьдрал дээр бол 0 байна л та. Тийм учраас л энэ ажил хийдэг хүнээ явуулаад ажил хийдэг хүнээр солихол юм бодохгүй бол ингээл чигтүүлж хийж байгаа юм. Нефтийн лиценз өгдөг үйлдвэрээ ТЭЦ 5-ын одоо хүн суртлын бичиг заасны ажлыг л дуусглаа шүү дээ үндсэндээ. Энэ хүн сайд болоод юу хийсэн бэ гэд энэ одоо маргааш огцорлоо гэж бодоход хүн болгон чинь нэг за би байх хугацаанд ийм бүтээсэн шүү гэд нэг харуулчих юм үлдсэнгүй л дээ. Энэ асуудлын 3 дугаарт энэ Улсын их хурлын 2010 оны 7 сарын 7-ны өдрийн 39 дугаар тогтоолд заасан энэ одоо 5-7 нөөцний ордод төрийн өмчт компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах тийм ээ Эрдэнэс 5-7 компанийг байгуулж тийм ээ ашиглалтын лицензийг хуваахгүйгээр шилжүүлнэгээ цацсан байна шүү дээ. Тэгээ өнөөдөр бид нар мөн л одоо энэ 5-7 асуудлаар сүүлийн 2-3 жил хэрүүл хийлээ тийм ээ. Энэ бол одоо үнэхээр Монгол орны одоо эдийн засгийн эргэлт маш том үүрэг гүйцэтгэх юм том орд. Хурдан ашиглаач зөв шиг. Одоо тэгээд би өнөөдөр нэг юм хардаад байгаа юм л да. Одоо жишээ нь би эдийн засгчны хувьд манай гайг шүү гэж ойлгож байгаа. Би бол ухаан удгийг ингээд Гонконгийн хөрөнгөний мэржтэр асар богино хугацаанд IPO хийгээд хувьцаа хөдөлтаад 6-7 тэрбум доллар усгацсан шүү дээ бид нар. Гэтэл ухаан удаг бол өнөөдөр нэг 6-7 хүний л өмч болоод хувирцсан байж байгаа. Тийм ээ. Нийт ард түмний өмчөөс 20% тастаа тулгай гэдээ автсан шүү дээ. Тэгээ үлдсэн 80% болох 5 тулгойг одоо болтол IPO хийхгүй, хувьцааг нь гаргахгүй. Нэргэн болгонд олгосон 536 хувьцаа гэдэг байгаа. Тэрний чинь нэг жүний үнийг тогтоох боломжгүй байгаа шүү дээ. Яг зөв IPO хийгээгүй учраас энэ үнэлэмжийн тогтоогддог учраас тийм. Тэгэд би бол ингэж хардаад байгаа. Ухаан удгийн хувьцааг үнд үргэхийн тулд ухаан удгийг одоо асар дөрвөн хугацаанд тийм ашигтай ажиллуулахын тулд 5 толгой гэдэг ингэ зориуд өнөөдөр хүртэл барив тий. Нэг талаасаа нөгөө талаасаа энийг зориуд ингэж барьж одоо олон өмнө анхаарлыг солиулж хагаад 4-5 хуваач тийм ээ нөгөө л одоо өөрсдөө ашигтай явуургүй 8-аа их гэж өнөөдөр хүртэл байруу. Энэ талаар одоо чинь гай гişүн юу гэж бодож байна. Би бол одоо тэгж л хардж байна. Одоо 3 дугаар зүйлийн асуултыг бол доктор нэлээд маргаж тавьсан шүү дээ. Тэгцээ. Тийм. Ер нь тэгж одоо хардах ч гэдэг юм уу. Өнөөдрийн үр дүн талаас тэгж үзэх үндэслэл байгаа л да. Тэгээ би зүгээр энэ дээр нэг сая нэг оронд нэг нөхөр шинээр сайд болчоод тэгээд та ажлаа юунаас эхлэх гэж байна гэсэн чинь. За би 2 шөнө 3 өдрийн дотор энэ салбарынхаа бүх хуулиудыг нэгт болгож авна. Тэ. Өөрөөр одоо нэгэнгүй мэдж авна. Тэрийг нэг хүнд харьцуулна. Нөгөө талаас нь өмнө байсан сайдтайгаа би 2 өдөр сууна. Тэгэл одоо ерөөсө хэрэгжүүлэх ажлыг бол ингээл чааш нь явна гэж ингэж ярьж ин л дээ. Тэгэхээр улсын их хурлын наад 39 дугаар тогтоол биш үү? Наад 39 дугаар тогтоол чинь жилийн өмнө гарсан шүү дээ. Тэгэд бас би дөрөв хэлсэн. Сүүлдээ цаасан дээр монгол хэлээр бичсэн юм хүмүүс ярихаараа улсын их хурл нэг өөр ярьдаг, засгийн газар нэг өөр ярьдаг болчиход байна гэж. Сая зэрэг 39 дугаар тогтоолыг засгийн газар буруу ойлгоод буруу явж байгаад үндэсний айлгын байдлын зөвлөлдөр очиод нэр нь тийм байна гэж нэг жилийн дараа тэгж ойлголоо шүү дээ.
39-т нийцүүл гэж хэлсэн. Тийм нэр шууд 39 дугаар тогтоолтоор нийцүүл гэж. 39-өөс 2 жилийн өмнө 2008 оны 12 сарын 4-нд 4-р тогтоол гээд 2 авсралтаа нэг нь 5 толгойн доллар, нэг нь 2 толгойн доллар гаргаж өгсөн шүү дээ. Тэгэхээр 5 толгойг эргэлтэд оруулах ажлыг улсын их хурл бол сонгогдсон жилээсээ эхэлсэн байгаа. Тэгээд өнөөдрийг хүртэл 5 толгой бол хөдлөөгүй. Нөгөө хувийн 5 толгой бол тий одоо тийшээ дууссан. Тийшээ дуусч байна. Тий зам одоо хамаг юм тий болчиход шүү дээ. Тэгэхээр тэгэд үндэсний аюулгүй байдлын зөвлөмж чинь энэ хоёр талын асуудлаар гарцсан байхгүй. Яг бидний 39 дугаар тогтоолтой адилхан. За 39 дугаар тогтоолыг биднүүд гаргах гэж юу болж байна? Энэ кол гишүүн байсан, 5 байсан, эрх гишүүн байсан тийм байсан тий. За яах вэ гэж байгаа. Өө эн чи ерөөсөө юу юм бэ шүү дээ. Энэ ухаан удгийг ингээд тастаа тавцсан. Яг энэ үнэтэй адилхан хэлгэж. За ухаан удаг чинь 20% энэ яг зарсан шүү дээ. Гонконг хөрөнгөний бирж дээр тэр нь 650 сая доллар болсон. Тэгэхээр тэгвэл 30% зараад 30% хувьцаа гаргаж зараад хөрөнгөө босгоо тэгэж яваг. За 10% нь ард түмэнд 10% нь үндэснийхээ компаниуд өгч. 50% төрдөө байж. Нөгөө нэг хувилбар нь тэр ойлгохгүй байгаад байгаа нэг юм биш үү? Одоо шилбэл ухаан удгийг Летон гэж компани, Австралийн компани баха. Тэр адилуулж байгаа. Тэр компани өөрөөр бол олборлтыг хийж байна. Эзэн нь бол борлуулсан үн өртөг тэр жуудлын хөлс аваад байж байгаа шүү дээ. Тэр имийг хийгийдэх гэсэн байхгүй. Тэгтэлтөө сүулдэ юу болж нэхэр гээгүй хуваагаагүй маа. Яг хөө зүүн цанг дээр нь одоо хаттыг 40% нь ав, Америкийг 24% нь ав гэсэн. Баруун цанг дээр нь дахиад бас өгөх гэж байгаа гэдэг. Ингэж яриад байгаа. Тэгэхээр энэ юу болж байгаа нэхэр эсвэл мэдэхгүй байна, эсвэл мэдэн бодлоод байна. Тэгэхээр ингэж мэдэн бодлно гэж байхгүй л дээ. Бодит амьдрал дээр ухаан удгийг юу болоод энэ хоёр намын өөрөлдвөл нэг одоо компанид хувь эзэмшдэг мөртлөөсөө нам болж тоглоод байгаа улсуудын засгийн газрыг тойрол байж байгаа шүү дээ. Одоо бид нүд нэг нүгөө мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр санаатай ингэж байна гэж. Тэр бид нүд 30 хүртэлх хувийн олон улсын хөрөнгөний бирж дээр гаргах гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 30 биш 30 хүртэл. 30 хүртэлх хувийн. Хэдийг гаргаад мөнгө олж тэр үедээ зогссон үг. Тэр үедээ зогссон үг, тийм. Тэгээд хамгийн гол асуудал нь шинэ 10% гаргаад мөнгө олж болно шүү. Тэгвэл зогссон болно тийм. Энэ тайлан баланс гэдэг юм дээр одоо манайд бол санхүүгийн мэрэгжилтэй нэгтлэн гэж ярьдаг да хуучин хэлээр бол ийм хүмүүс зөндөө байгаа. Тэнд бит бус хөрөнгө гэж байгаа. Бит хөрөнгө гэдэг бол энэ 5 толгойн нөөц тэр кооксчих нүүрс 1.8 тэрбум тонны кооксчих нүүрс. Бит бус хөрөнгө гэдэг бол хувьцаа хэлбэрээр бичигддэг байхгүй. Тэгээ хувьцаа бол яадаг вэ гэхээр ногдлол ашиг авах хэрэг дахиад хэн нэгэнд худалдах хэрэг, худалдаж авах хэрэг. Тэгэхээр яг бит хөрөнгийн хуваацгаа хуваагаагүй гэж хэлдэг байгаа. Одоо шилбэл энэ дээр баахан мэлдсэн шүү дээ. Тэгсэн. Тэгэл ийм л байдалтай болчиход байна. Энийг л тодруулах гэж асуугаад байгаа байхгүй тий. Одоо намрын чуулган нээлттерийн яг энэ асуудал дээр юу гэж хариулах нь сонсъё. Манай үзэгчид ч гэсэн одоо бас энийг хамтдаа сонсох байна. Ард түмэн шилбэл 5 толгойн тэр нэг 536 ширхгийн хувьцааг зараад $2,000 авах байсан бол аль хэдийн 20% нь бол хувийн компани зүгээр өгсөн шүү дээ. $400 $400 аль хэдийн ухаалгаа болоод аваад. Тэгээд хэдэн нөгөө асуулга асууж ирсэн шүү дээ. 2 толгой 5 толгойгоор 5 асууж байгаа. Тэгээд зориг цайдад тэгээд наадах чинь наад хуваах асуудлыг чинь заавал улсын их хурлаар оруулах хэрэгтэй юм аа гэсэн чинь үгүй 5-3-5-4 яриад байсан. Үгүй наадах чинь бол ерөнхий заалт. Өөрөлдвөл хувийн гэрчлэлээр хайгуул хийж нөөцийн тогтоосон байвал яах юм? Улсын төсвөр хийсэн байх нь ерөнхий заалт. 9-1-5 гэдэг яг та наач наадахыг унштай. Тэгэхээр өн чин тийм юм бэ? Нэр нь тийм байна. Тэгээд өшөө нэг юм болсон шүү дээ. Коогч нөрс үгүй 4% гэлээс. Тэгвэл та тэр хүнээс асууж гисэн. Нэр 10% байна л гэдэг. Өөрөөр ухаан худгийн ард. Өөрөө бол би тэр асуултаар та тэр асуулга тавиад тэгээд чуулган дээр хариу авахд мэлзээд байсан. Тэгээд тэр нөгөө одоо тэр бодвол тэр төшмөлүүд нь юм байл гүйж ирээд нэг юм хэлэхээр л тийм байна л гэдээсэн тийм ээ. Тэгээд тэндээс юу болж харсан гэхээр зөв үнэхээр салбараа мэддэг юм байна, ажлаа мэддэг юм байна. Зөв хин нэгний зур заавар тохиогоор явдаг юм байна гэсэн ойлголт над төрсөн л дөө. Энэ нэг зүйлийг бас нэмээд асуучих. Манай төрд маш чухал салбар байгаа. Энэ бол манай стратегийн хамгийн гол салбар шүү дээ. Эрдэнэ соёлын эрчим хүч гэдэг бол Монголын амин судас байхгүй. Энэ одоо яг би бус салбарыг
одоо гол биш гэж хэлэх гээд байгаа юм. Гэхдээ Монгол орн өнөөдөр хөгжих өсөгчүү гэдэг торгон тэр одоо судсыг барьж байгаа салбар бол энэ салбар. Энэ салбар зөв явах юм бол Монгол хөгжинэ. Буруу явах юм бол залуу хүнийг одоо муу. Энэ нь бол бид бас тэр салбарынхныг мэдэн штэ. Тэгээд яхаар ингээл суугаал байдгийг ингээд ерөөсөө тэр салбарын сайд хүн бол шууд орж ирээл шууд ажиллаа мэддэг л ийм хүн байх хэрэгтэй шүү. Тэрнээс тийм өмнөх ерөнхий сайд, одоогийн ерөнхий сайдын сонгуулийн менежер хийж байсан бол заавал ерөнхий сайд бол энэ үлээр бол болсон хүчний маш буруу бодлого байна шүү. Тийм бид энд нэг тодорхой ерөнхий сайд гэл хэн нэгэн хүн дуудвал ерөөсөө тэгэл гүйчдэг гэж юм чи. Бараг машингүй наашаа гүйчдэг юм шүү. Хэдний сургууль төгссөн хөх юм уу да? Дипломат мэргэжилт. Дипломат. Тийм. Уг нь нэг бол уулуурхай инженер, нэг бол эрчим хүчний инженер байх ёстой газар. Салбарын мэргэжлийн хүн байх ёстой шүү. Тэгээ Монголын хэдэн зуун мянган инженерүүдээс хүн олдолгүй Монгол ардын намын хийж байгаа сонголт тэр шүү дээ. Тэгээ бидний тавьсан одоо 8 зүйл асуулгын 5-д нь та тэр нэг юм асуусан байгаа. Би энийг инкол төвшин асуух гэдэг. Яагаад гэвэл яг энэ чиглэлээр улсын хурлдахад Арс номын бүлгийн ажил хэсгийг ахалж ажилласан тийм ээ. Тэгээ бид нар энэ улсын хурлын 2008 оны 11 сар 21-ний өдөр 35 дугаар тогтоолоор нөгөө хамтарсан засгийн газрын 2008-аас 12 оны мөрөгдлөөр баталсан. Баталсан тогтоол шүү дээ. Энэ тогтоолын одоо 1 2 3 4 4-өөс юу гэдэг чинь ингээд 7 8 за 10 заалт юм ээ. Энэ 10 заалтууд байгаа. Энэ одоо мөрийн хөтөлбөрт байгаа энэ эрд соёл эрчим хүчний яам салбартай холбогдох юм заалтууд. Тэгээ ер нь за одоо энийг өнөөдөр зөвхөн энэ хэдийг яриад яах вэ? Тэгээ ер нь энэ мөрийн хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр тийм ээ. Ямар шатанд байгаа юм? Одоо энэ салбарын одоо ажил бол ойлгомжтой тийм. Би бол энэ асуулт тавьсан энийг бол одоо зоригт сайдын хариулт өгөхдөө ярих байлгүй тийм ээ. Ер нь хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сая засгийн газар хуралдаад өөрөөсөө 73.8% бэлттэй гэж дүгнсэн байна лээ. Хаврын би одоо ажлын хэсэгт нь байсан, та ахалж исэн. Манай ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр бол 30.8% ч үлээ тийм. Хувийн бэлттэй байнаг бид гаргаж бүлэг дээр танилцуулсан шүү дээ. Тэгээ энэ хоёрын хоорондын 40% та ер нь юу гэж бодож байгаа тийм. Яг тэ эсвэл ийм хурдан 40%-ийг биелүүлсэн юм энэ 103 сарын хугацаанд. Ийм ойлголтын зураг гараад байгаа. За урт нэртэй хууль гаргасан 100% бэлттэйгээ явчихж шít. Хууль гаргах бол нэг ажил. Хууль гаргах бол улсын хурлын ажил шүү дээ. Тэр бол засгийн газрын ажил биш. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь засгийн газарт байгаа. Тэгэхээр хэдэн лиценз байсан, хэдийг хаасан, яаж нөхөн сэргээлт хийсэн. Одоо усны их ой модны сав газар ажиллаж байгаа уурхай байхгүй үз. Тэгэх юм бол 100% бэлттэй байна шүү дээ. Тэгэхээр их хурлын хууль гаргасныг засгийн газар ажиллаа хийсэн гэж үзээд 100% бэлттэйгээ тайлагнаад байхаар 70 хэд болчиход байгаа. Яг одоо миний хэлдэг шиг урт нэртэй хууль хэрэгжсэн үү? Хэдэн алтны уурхай хаагдсан бэ гэдэг ингээд явахаар бол 30 хэдэн хүн биелэл гарч байгаа. Жишээлбэл би бол тэр ажлын хэсэгт ажиллаж байгаа та бид нар ярьжсэн те жишээ нь хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт төр байж байгаа цалин тэтгэвэр тэтгэмжийг 3 дахин нэмнэ гэсэн тийм ээ. Одоо 30% нэмсэн байгаа шүү дээ. Одоо нэг 8 сар дутчихсан. Энэ 8 сар үлдэж байгаа хугацаанд 3 дахин нэмэх юм уу юм уу тийм ээ. Тийм боломж байгаа юм уу? Тийм эдийн боломж байхгүй. Тийм нэгдүгээр. Хоёрдугаар тэгвэл өрхийн сарын орлогын дунджийг сая төгрөгөөс доошгүй дүргэнэ гэсэн. Одоо өнөөдөр манай иргэдийн хэдэн хувийн сарын орлого нь сая төгрөг түрээд байгаа. Дундаж орлого шүү тий. Дундаж орлого шүү тий. Тэгээд дээр нь жил бүр одоо 60 мянган ажлын байр бий болгоно гэсэн тий. Өр болгосныг хүний. Тий. Тэгэхээр би нэг бол юу хэлэх гээд байгаа нөхөр зөв би 3 залтал хэллээ шүү дээ. Бусдын яриул ингээд одоо энэ 5 дугаар зүйлийн энэ олон хөтөлбөрт оссон залтууд нэг үржил ярих юм бол одоо нефт тусруулах үйлдвэр өсгөхсүүлээд өчнөө юм ярих гэдэг юм л та. Гэтэл жилд 60 мянган ажлын байр бий болох амлалт хэрэг хэрэгжсэн бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 180 мянган ажлын байр бий болох ёстой байсан. Гэх мэт тийм үү. Яг ингээд бодит ингээд дүгнэлтийг аваад үзэхээр бид нар 30% тал гаргаж ирсэн шүү дээ. Тэгээ ийм байдлаар явж байгаа. Тэгээ иймэрхүү байдлаар энэ 8 зүйлийн асуулт үнэхээр хэрэгжсэн үгүй юу? Та энийг ер нь яаж үзэж гин вэ? Таны бодол ямар байна вэ гэдгээр л одоо гай гişмтэр асуулт тавьсан юм л да. Шуулганы төгсгөлөөр нөгөө биелт ярьсан шүү дээ. Тэгээ арцлан бүлэг бол хангалтгүй үз дүгнсэн байгаа. Тэгээ хангалтгүй үз дүгнсэн. 100 биелэх ёстой 30% биелэлтэй. Тэгээ сонгуул
болоход ганцхан жилийн хугацаа үлдсэн байна гэдэг. Тэгээд тэрнээс хойш нэмэгдсэн юм ерөөсөй байхгүй шүү дээ. Тэгээд энэ зунжига амарсан бүгдээрээ 73.8% бэлтээ гэсэн тийм дүгнэлт гаргасан байна лээ. Гэхдээ яг тэр нөгөө урт нэртэй хуулийг хууль гаргасныг хэрэгцсэн гэж үзэл галш тавиад байгаа болохоос яг бодит амьдрал дээр хэрэгжээгүй шүү дээ тий. Яг л тийм том зөрөө яваад байгаа. Тэгээ яг өнөөдөр ингээд одоо цаг дуусах өгч जैन. Тэгээд яг энэ өдрийн хилцэж байгаа асуудалтай холбоотой ер нь энэ цааштай энэ эрдэс соёлыг эрчим хүчний одоо эрчим хүчний яамны одоо яригдж байгаа асуудалтай холбогдуулаад нэг зүйлийг инколшнт хэлье. Энэ одоо салбарын үйл ажиллагаатай холбоотой таны одоо эцсийн одоо хэлэх дүгнэлт юу байна вэ? Тэгээ одоо энэ ярилцлага маань дуусах өгч जैन тийм ээ. Та базаад нэг дүгнэлт хэлдээ ер нь ямар хуу вэ? Зүгээр л одоо Монголд удахгүй тогны өмсөл үүснэ. Манай хүмүүсийн амьдрал сайжрахаар тогны хэрэгцээ нэмэгдээд байна шүү дээ. Тэр нэмэгдэж байгаа тогийг хангахын тулд энэ 5 дугаар станц гэдэг юм чи аль 4 оноос хойш ярьж штэ. Ярих биш хийгдээд ухаан удгийн станц ингээд ашиглалтанд орж байгаа хугацаанд дөнгөж Улаанбаатарт хүчин чадал дутж байгаа юм байна гэдэг л юм цаастаа сууж байгаа нь одоо маш эмгэлтэй юм л. Тэгээ энэ нөгөө зөвхөн хэлний мэрэгчлэлтэн гадаад харилцааны мэрэгчлэлтэн хүмүүст энийг ойлгох бол ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэр 700 мегагийн станц яаж баригддаг, яаж ажилддаг. Тэгэхээр энийг мэддэг инженер хүнээр тавихгүй бол энэ салбар одоо бид нар юм мэдэхгүй хүнээр сайд тавиад юунд хүрдгийг одоо ойлгож авлаа шүү дээ. Алдгийн байна л гэдэг ойлголттой үлдлээ. Томас Эдисон гэж энэ ламп зохиосон зохион бүтээгч байна л да Америкийн. Тэгээ нөхөр бол бид нар одоо өдөр тутмын хэрэглэдэг лампыг хийхин тулд 10,000 удаа бүтлгүүцсэн байгаа. 10,000 удаа туршилт хийж 10,000 удаа бүтлгүүтэхгүй. Та тэгээ бүтлгүү эрдэмтэй юм одоо 10,000 удаа бүтлгүүтэд ахтай яадаг гэсэн. Үгүй ээ би өстой хамгийн бүтэлтэй эрдэмтэй. 10,000 нэгтгэхтэр лампыг ажилуулж чадсан байгаа. Тэгээ уртлын 10,000 чи юу юм гэсэн? Яавал ламп астахгүй вэ гэдэг мэдлэгийг би олж авсан гэж. Тэгэхээр Монгол улсад одоо яавал станцгүй байж болох вэ гэдгийг мэдэх туршилтын 4 жил огт байхгүй. Зүгээр л тулчаад байна бидний хоолон дээр. 1 жилийн өмнө орвол сайн, 2 жилийн өмнө бүр сайн, 3 жилийн өмнө орвол бүр сайн. Энийг би их хурл дээр одоо мөн олон удаа хэлсэн дээ. Чи нэг станц гэж яаж баригддгийг судалж тэр хүн амьтан байгаа бол ягаад чи ажлаа төрүүлээ чи наа чи болохоо байлаа шүү дээ л гэдэг. За баярлалаа. За гай гişүн нэг өнөөдрийн 8 зүйл асуултынхаа талаар ер нь өнөөдөр энэ салбарын талаар та одоо нэгтгэхэд өгнөө зүгээр товчхоо хэлвэл юу гэж хэлэх вэ? Товчхон хэлэхэд яг ер нь Ардс намын бүлгийн ажлын хэсэгт бид орсон шүү дээ. Хангалтгүй гэж дүн тавьдсан бэлтгийг 30-40% тайван гэж дүгнсэн. Зүгээр оюутан шилэл 30-40% байх юм бол тэгэл шууд өлөрн гэсэн үг. Эпаун гэсэн үг. Засгийн газрын гишүүн бол уг нь зүгээр сайн дураараа чадахгүй маа гэдэг ажиллаа өгч түнгийн юм асуудал. Хоёрдугаар асуудал нь ер нь энэ жаахан ер нь их маш их ухралт гарч яана гэдгийг бид өгөн хэлмээр байна. Одоо ерөөсөө засгийн газар бол энэ улсын их хурлыг бол бараг одоо манайхны хэлдгээр бүдүүлгүүгээр хэлж байгаа нулимж яана гэдэг юм асуудал болчихлоо шүү дээ. 39 дугаар тогтоолыг жилжингээ уншаад ойлгоогүй эсэргээр шийдвэр гаргаад талхавааж байгаа юм шиг Америкт тэр хятад тэр за юу гэдэг Солонгос Японд тэд гэдэг ингээ хуваагаач байх шиг тий. За нөгөө нэг асуудал нь ер нь засгийн газар өөрөө дүгндэг юм аа. Энэ бол бас их марзан асуудал шүү дээ. Ерөөсөө энэ засгийн газрын төрийн үйл ажиллагаа юугаар дүгнэх юм бэ гэхээр иргэдийн амьдралын дэвшин доктортой яв дээшлүүл гэдэг үзүүлэлт. Билийнхэн хийж чаар байгаа үзүүлэлтүүдийг хэлсэн. Өнөөдөр цалин гэдэг огцон нэмэхээр бас болохгүй байна. Баахан халамж явсараа цалиндаа анхаараагүй. Монгол хүний хөдөлмөр бүх юм үнэлэмж доогуур байгаа шүү дээ. Тэгээд зүгээр л хийж чаар асуудал эрдэнтийн ноогдлаа шиг баг нуур шивэво за цайрт минерал гашуун сухад энэ ноогдлаа шгийг
өнөөдөр аль хэдийн ард түмэнд тий ногдол ашгаар ингээд тавьчих бүрэн боломж байгаа шүү дээ. Тэгэл энийг л хийсэнгүй шүү дээ тий. Ийм л асуудал байна шүү дээ. Тэгэхээр яг энэ улс орны энэ иргэдийн төлөө энэ яг үндсэн үүрэг яг иргэдийн амжиргаагаар дамжиж гардаг зах зээлийн эдийн засгийн тэр үр дүн тэр бол гараагүй байна. Нэг тогтоолыг л одоо нэг жилжин амшаад ойлгохгүй шүү дээ. Тийм л болчиход байна тий. За та бол ингэ дүгнж байгаа юм тий. Тэгээ өнөөдөр бид бүгдээ хамт энэ нэг цагийн хугацаанд одоо эрдэс соёлын эрчимчний яам түүний сайд энэ салбарын үйл ажиллагааны талаар товчхон одоо тийм ээ бид нар ярилцлаа. Тэгээд энэ үнэхээр өнөөдөр энэ салбар маань өөрөө энэ улс орны маань тэргүүлэх салбаруудын нэг. Өнөөдөр энэ салбар ямар байгаагаас улс орны маань хөгжил одоо тодорхойлогдож байгаа. Тэгээд тийм учраас бид өнөөдөр энэ асуудалд санаа зовж энэ одоо 8 зүйлийн асуулгыг тавьсан. Тэгээд энэ асуулгын хариуг одоо намрын чуулганы нээлтийн дараа одоо энэ салбарын сайд хэрхэн яаж өгөхийг одоо хамтдаа хүлээж авъя. Энэний дараа одоо дараагийн одоо бидний одоо эрх үүргийнхаа хэмжээнд ямар алхам хийх нь тодорхой болох бах. Та бүгд маань ч гэсэн одоо ямар дүгнэлт өгөхийг биднийг одоо харъя. Тэгээд та бүхэнтэйгээ хамт энэ асуудлуудын одоо хариуг хамтдаа авъя гэж бодож байна. Ингээд өнөөдөр анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. 7 хоногийн лав гарагийн одоо 21 цаг 20 минутаас явдаг Монголоо шинжлэлийн энэ цовруул нэвтрүүлгийн ээлжид дугаар дуусж байна. Ингээд та бүхэн сайхан амраарай. За өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон манай одоо үзэгчд маань хангалтгүй гэсэн үнэлгээ 237 байна. Хангалттай гэсэн одоо 37 байна. Ингээд одоо үндсэндээ бол одоо хангалтгүй гэсэн үнэлгээг бол дийлэнх олонхын үнэлгээ бол хангалтгүй гэж 90% нь одоо хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн байна. Ингээд энэ бол одоо үзэгчд маань бид нартай санал нэг байна гэж одоо дүгнэж байна. Ингээд та бүхэн маш сайхан амраарай, баярлалаа. Баяртай.